Манай компанийн хувьд сүүлийн 3 жилийн хугацаанд нийгэм танигдсан томоохон төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлж ажиллаж байна. Бизнес өргөжих, бизнес амжилттай явахад ур чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллах орчин бол хамгийн чухал гэж үздэг. Тиймээс энэ удаагийн сургалтаараа Монголын худалдан аж үйлдвэрийн танхимын дэргэдэх бизнесийн ёс зүйн төвийн удирдах ажилтны ёс зүйн сургалтыг байгууллага дээрээ зохион байгуулж байна. За энэ удаагийн сургалтын онцлог нь болохоор хэрхэн яаж ёс зүйтэйгээр хамтын одоо эрх ашгийг үн цэнийг бий болгох вэ гэдэг бас бизнесийн философи сүүлийн үед бол айгүй сайн яригдж байна гэж ойлгоод байгаа. Тэгээд тэрний ёс зүйтэй хэрхэн яаж бизнес хийх вэ? Ер нь компани дотоод ёс зүйн одоо хэмжээ гэж ямархуу төвшөнд шилжсэн юм бэ гэдгийг одоо эндээс бас харж байна.